Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Ингээд яг одоо та бүхэнд нэг шинэ нэвтрүүлгийг хүргэхэд бэлэн болсон байна. За ингээд энэ удаагийн дугаараар та бүхэнд сургуультай банхар нохооны талаараас мэдээлэл болно. Тэгээд сургуультай банхар гэхээр та бүхэн бас гайхчихж магадгүй. Тэгээд ер нь Монгол нохоо ер нь сургуультай байд юм болов уу гэж гайхаж байгаа гэж бодож байна. Тэгвэл сургуультай банхарын талаар та бүхэнд мэдээлэл хүргэхээр нохоо сурагч Суур ахтайгаа та бүхнийг уулзуулах болно. За мөн одоо дөнгөж нохоо тижээгээр шийдсэн, за мөн нохоо тижээж байгаа залуучуудаа зориулаад эрүүл мэндийн талаас нь зөвлөгөөхөөр амар эмнэлгээс одоо мэдээлэл бэлтгэсэн байгаа. Ингээд амар эмнэлгийн эмч Мөнхбаатартай та бүхнийг уулзуулах болно. Ингээд бүдрээ хамтдаа энэ удаагийнхын дугаарыг үзцгээе. За ингээд үзэгчдэр нэвтрүүлэг маань та бүхэнд өргөжлөж өрж байна. Ингээд яг одоо та бүхнийг нохоо сурагч Суур ахтайгаа уулзуулах гэж байна. Ингээд танд өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За ингээд та бас өөрийгөө манай үзэгчдээ бас тавчхан танилцуулна уу? Намайг Бацар гэдэг. Би 1986 оноос Чехословак улсад оюутан одоо сурч байхдаа бол одоо тэнд сурч байхдаа оюутны чөлөө цагаар бол аягүй их одоо курс дугууланд бол хичээлдэг байсан. Миний сонирхол бол багасаа л амьтны сонирхолтой байсан. Улмаар бол одоо амьтан сурагчийн курс суралцж сургуулаа дөрвөөс 1989 оноос эхэлж хоо өсгөж үржүүлэх, нэмжлүүлэх, асарч хамгаалах энэ ажлыг нийт одоо 20 жил хийж байна. Даа ялангуяа сүүлийн 4 жил нохоо сургах сургалтын дээр ажиллаж ирлээ. Энэ хугацаанд бол хэд хэдэн нохоог одоо сургаж хичээлж ирлээ. Үүний дотор бол бас дэлхийд анхудаа Монгол банхарыг, Монгол нохоог бол албаны сургалтаар бэлтэж байгаа гэж ирлээ гэж хэлж болно. Ер нь урд өмнө тийм ээ Монгол нохоо одоо сургаж ирсэн удаа байхгүй гэж ярьлаа тийм ээ. Ер нь хүч хөдөлмөр бас нэлээх гардаг болов. Хэр их хугацаанд ер нь Монгол банхарыг одоо бэлдэж сургасан бэ? За энэ дэр бол мэдээж одоо хүний тэ мэдлэг мэрэгжил хэдий ч нэ одоо хүн мэдлэгтэй мэрэгжилтэй одоо эзэмсэн мэрэгжилтэй эзэн болж байна. Бас тэр нөлөөлнө. Бас олон жилийн туршлага дадлага одоо өөрийн арга барил бас нөлөөлнө. За Монгол нохоог бол одоо манад бол дэлхийд ер нь одоо сургалттай нохоо алба үсээд за миний бүр багаар батхаа 100 гаруй жил болж байгаа. Манай улсад бол одоо албаны сургалт одоо нохоо албаар үсээд одоо доотлон 40 гаруй жил болж байгаа. За энэ хугацаа ингээ харьцуулаад үзэх юм бол ер нь бол нэлээд хугацаа орж байгаа. Энэ хугацаанд бол одоо Монгол нохоог бол ямар ч чадаа дэлхийд одоо шилдэг багш нар дасгалжуулагч нар бол бэлтэж гаргаж ирээгүй. Энэгээр бол бас Монгол нохоо тэр юу хэлээд байна гэдэг юм бол энэ одоо он жилүүд тэр одоо маш их хүч хөдөлмөр зөвхөн одоо хөдөлмөрлөх гэдэг биш. Хөдөлмөрлөхийг бол нэгдүгээр хөдөлмөрлөх, хоёрдугаар ууггүй, гуравдугаар шамтарчгүй хөдөлмөрлж энэ амжилтанд бол би бас өрсний хэлхэн зүйтэй байна. Ер нь Монгол нохоо бусад нохоотой харьцуулбал тийм ээ одоо яг сургууль сурахтаа ер нь хэр байд юм те бусад нохоотой харьцуулбал за бусад нохоотой харьцуулбал Монгол нохоо сурахад бол удаан хөдөлмөр их орно. Тийм утгаараа бол бас Монгол нохоог бол би бас гадаад хотод сонин дээрс уншиж ирсэн. Монгол нохоог бол хизээч сурдгүй гэж одоо нилээд одоо шилдэг дасгал багш нар тэгж хэлдэг. Тэрийг бол би өнөөдөр бол тэр одоо байхгүй алга болгосон гэж хэлж чадж байгаа. За дөнгөж удаагаас хэдлээ тийм ээ ер нь Монгол нохоогод анх удаага дэлхийд Монгол тийм анх удаага сургасан гэл ер нь энэхүү одоо рекорд амжилт ер нь дараа дахин давтагдах уу та гэж бодож байна. За би бол зүгээр яг хүмүүст хэлэхэд бол одоо хүмүүс тий манай монголч гэсэн албад байна. За дэлхийд ч одоо албад сая одоо зөвлөлт хадгалах улсаас хөдөлмөрийн баатар амтын сургах талшруулах багш ирсэн би бол туршлага солилцсон. Хэрвээ одоо манай нохоо сургуулийн албад өөрсдөө хүсвэл одоо далдаг туршлага их сүүж ажиллаж юм одоо туршлага солилцож болно. Ер нь энэ Монгол хол би шууд хэлэхэд бол энийг одоо ойрын 50 жил энэ рекордыг эвдэж чадахгүй. Цаашлал 100 жил. Яагаад би ингэж хэлцээл байгаа юм бэ? Энэ ч бас үндэслэлтэй тийм ээ. Дэлхийд одоо албаны нохоо сургалт үсэд 200 жил болж шít. Энэ хугацаанд гарч ирээгүй. Монгол 40 гаруй жил болж гарч ирээгүй. Тэгэхээр бас ямар хэмжээнд хөдөлмөрлөд юм бэ гэдгийг би бас өөрөө биеэрээ үзэж одоо амьдрал дээр бодтоор харуулж байгаа учраас удахгүй та бүхэн бас тэгээд үзнэс тийм. За Монгол банхарыг одоо сургаж ийн гэж хэллээ. Өөр нь ямар нохоо та сургаж байгаа энэ талаараас хэлэх үү? За ер нь нийт бол одоо бусад бол нэлээд хэдэн нохоо сурлаа. Ротвейлер байна, доберман байна. За бусад одоо ер нь одоо гадаад олон төрлийн нохоо байна. Овчарк нар бол тэгээд русский овчарк байна, немецкий овчарк байна, бельги овчарк байна, олон төрлийн овчаркнууд байна. Эдгээр бол ер нь нэлээд хэдэн нохоо нэрлэл болно. Тий. Тэр бол сургаж ирсэн. Залуучууд манаас маш их нохоо тижээдэг болж байна. Тэгээд нохоо тижээгийн хажуураас сургуультай болох гэж маш их чармааж байна. Тийм ер нь нохоог сургуультай одоо болгохын тулд ер нь юу дээр анхааруул дээр вэ? Та энэ тал дээр бас зөвлөгөөх үү? За ер нь нохоогоо бол гөлгнөөс нь одоо сонголтоо зөв хийх хэрэгтэй. За ер нь тэгээд өөрөөсөө бол одоо нохоогоо зөв зохистой тижээх хэрэгтэй. За тэгээд зөв зохистой бас хүмүүжил олох хэрэгтэй. Зөв ингийн яриагаар яхад нохоог бол одоо ямар ч байсан
эрүүл мэндийн талаас нь зөв зөвхөстэй хооллох. За тэгээд архитектгүй салхинд бол байнга тогтмол гаргаж явах хэрэгтэй. Хоолндын бол одоо цаг тухайн үед нь өгж явах хэрэгтэй. Ер нь хоолыг бол тогтмол цагаа барьж л өгж явах хэрэгтэй. Манайхан чинь нэг хэдэн өдөр одоо хооллол хэд хоол сайн болж байгаа л тэгээд сонирхол нь болчдөг. Инхээр бол одоо нохоо аягүй их ямардаг. Тэгээд одоо хичнээн сайхан нохоо аваад одоо тэр нохоог одоо хэдэн өдөр хайснаас болоод тэр нь одоо архитектэнд ороод эсвэл одоо нөгөө өөрийн өсөлтөнд нь тийм ээ одоо 70 см болох байсан бол 60 см одоо 50 см болд юм. Тэгээд одоо нохоог бол одоо нөгөө өнгө үзэмж одоо нохооны үйлдвэр ухсаа бол тэгээд бас алдагддаг байхгүй. Тэр тал дээр бол бас манай үзэгчид бас дараагийн нэвтрүүлгээр үзнэ өстэй. Ер нь ахаад өөр Монгол банхаар цаашдаа сургая гэсэн бодол байгаа юм. За саяны Монгол нохоог бол би 5 сарын 8-нд бол алдсан байгаа. Тэгээ энийг бол одоо утахгүй бол бас манай үзэгчид үзэж байгаа бол бас ер нь бол тэмээс том тэмдэгтэй цээж цагаан 4 цагаан тийм нохоо бол олдох байх. Зүгээр Орос албаны улс руу бас тийм мэдээллүүд л ирж байгаа. Зүгээр одоо бас сургуультай Монгол нохоо байна. Одоо авъя гэсэн тийм хүмүүст бол одоо нохоо сонирхчдаар бол дамжиж ирсэн байлээ. За манай үзэгчид маань бас үзээд тийм ээ нохоогоо бас сургуультай болгоё гэж бодож байгаа. Тантай холбогдоод бас танд нохоогоо өгөөд сургуультай болгож болох уу? Тэгээ би сая нэг бичлэг DVD дээр хийсэн байгаа. Тэгээд одоо амтны дэлгүүр, за хорооллын амтны дэлгүүр, Марс судалдааны төвийн одоо нэг давхар амтны дэлгүүрүүдийн нохоо сургалтын DVD CD бол авч болно. Тэгээ ер нь энэ бичлэгийг бас би одоо бас тийм Монгол тэгээд дэлхийн нийтэд бас Монгол нохооны талаар бас үзээсэй гэж бодож байгаа. Тэгээд энэ бичлэгийг бол нэг удаа гаргаад одоо хүн би үзчихлээ гэдэг юм шиг. Үнэхээр одоо нохоо сонирхоод би сургая. Одоо үнэхээр одоо албад одоо бас тийм ээ нохоо сургалтын талаар үнэхээр одоо хичээл сургалт явуулъя гэдэг энэ нэвтрүүлгийг ганц удаа үзэл бол ойлгохгүй. Зүгээр яг 10 удаа, 20 удаа, 50 удаа үзчихэж л бол одоо яа нэр энэ ийм учиртай, тэр нь тийм учиртай юм шүү гэдгийг үзэн нэг удаа үзээд бол хайчвал бол тийм бол одоо үр дүнд хүрэхгүй. Тийм учраас би бол цаг хугацаа асар их уухгүй, төвшөргүй, шантарч байлсан гэж хэлээд байна. Хотож алтар гэдэг байна. За Монгол банхаар гэж байгаа Монгол банхаар сургасан ойлгомжтой. Хотож алтар гэж би одоо DVD-ийнхаа нэрийг өгсөн байгаа. Энэ нь бол одоо хотны нохоо гэсэн утгатай тийм. Хотны нохоо юу гэдгийг хотны нохоо бол хотож алтар гэдэг. Монгол нохоонд бол цагаан алтар, улаан алтар за ямар ч байж болно л да. Гэхдээ энэ халтар гэдэг болохоор хотож алтар гэдэг тийм нэрийг олж өгсөн. За ингээд үзэгчтэй яг одоо бүдрийн хамтдаа Монгол банхарынхаа одоо хэрхэн сургуультай яаж хийж байгаа талаар яг одоо бүдрийн хамтдаа хүлээн авч үзцгээе. Самнан хайх гэдэг дасгал хий тийм ээ. Суу. Одоо энэ мөнгө юу биш үү? Энийг одоо олоод. Цаашаа. Цаашаа суу. Ладно, слушайте, пацаны. Только поймите меня правильно. Одоо хоол удаж штэ. Самнаа хайх.
стрелять по мне, а зацепит вас. Саша, это общее дело. И потом, мы с первого класса вместе. И за все, что мы делаем, отвечаем тоже вместе. Бригада. Самбай! Я! 됐어. 역시 이겼지만 뭔가 탈출을 못지. 잠깐만. 네가 아웃, 다시, 아웃. 야, 다시. Самбай. Самма хайхад 됐어. 자, 마르터 움직였어. 자, 습. 요. 한번. 야. 나도 이끌고 있어. 이거 뭐 있어? 너는 성공 같은 거 야, 자, 이만. 하나씩 나와야 돼. 자, 열어. 이렇게 됐어. 열어. 이것도. 됐어. 어디 됐어? 죽는다. 자, 됐어. 300. 액션. 너. 다시 이렇게. 3. 다시. 한컵. 다시. 다시.
Хаашаа шахаад. Шахаад зэгцээ. Шахаад зэгцээ. Шахаад зэгцээ. Шахаад зэгцээ. Сайн байна. Одоо ухраа тусгий. Ухраа. Суу. Сайн ухраа чигтээ. Итийг сэгсрээд байл да. Зогс. За. Зогстой ухтаа зөөлөв. Уяга уртаа нэ. Өөртөө шахуул. За хий. Зүгээр ухраад явуул. Зогс. Одоо дандаа ухраа зүгээр ухраа. За. Уяга уртаа. Өөрөө зэрэг ухраа. Шахуул бүксий шахуул. Боцоо. Наш яа нохоо авчих. Цаас зогс гэж. Чижа. За цагнда анхаарай. Анхаар гэж. Угшаа. За. За өдөрчдөд та бас яг одоо бас энэ хашаанд байгаа тийм маш олон саад байна. Энэ саадныхын талаар бас цохос танилцуулахгүй юу? Тэгээд яг стандартын дагуу сааднууд байгаа. Энэ саадан дээр нь яаж хичээлдэг вэ? За яг саадны талаар ярьдаг юм би өөрөө бол одоо намайг одоо ямар ашиглалтайг бол би Монгол ашиглалтай л жишээлнэ. Би Монгол ашиглалыг бол бий болгохын төлөө одоо Монгол банхрыг одоо дэлхийд анх удаа бэлдэж гаргаж. Ер нь Монгол ашиглалыг бий болгохын тулд Монгол банхрыг л бэлдэж гаргаж ирж ижил Монгол ашиглал бий болох юм байна гэдгийг өөр хат ойлгосон. За саадны тулд бол ганц хоёр саадыг та бүхэнд бол бас тайлбарлая. За ер нь яг зүгээр би ганц хоёр саад тий. Саяны одоо энэ гүүр гэдэг энэ биш те. Энийг бол одоо ер нь нийт одоо Европ стандарт бол одоо тэмцээн уралдаан дээр харж байхад бол өргөний хэмжээ нь бол 25 см байдаг. Зүгээр манай одоо албууд бусад албуудад бол 20 см багш байгаа 20 орчим. Миний хийж байгаагаар бол өргөний хэмжээ бол 14 см байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас сургалтын одоо чанарын төвшин сайжирнаа л гэсэн утгатай. Тэгж л хийж байгаа л. Ер нь саадуудыг би аль болох хэцүү бэрхшээлтэй юм л хийсэн. Энэ саадан дээр хийсэн хол одоо альч албаны
сургалтын дээр хийдэг, саадан дээр хийдэг хэрэгтэй саадууд дээр хаач очисон, дэлхийн аль ч улсад очисон хийх хэрэгтэй байхгүй. Тийм утгаараа бол анханаас нь одоо зөв зөвхөстэй бэлдээд өгчвөл нохоо бол тэр өрөөл байдаг. Дасгал сургуулийг байнга одоо нохоо тавтаад явал байнга ягаал хийхгүй орхихдоо бас мартагдах тал байдаг. Инхээр бол бас хүмүүст хэлэхэд бол одоо дасгал сургуулийн нохоонууд багч гэсэн бас давтуулж авах хэрэгтэй. Нохоодоо завч хөлөө гаргаж авах хэрэгтэй. Тэгвэл тэр амьтмууд эрүүл сарал хөдөлгөөнтэй одоо бүх одоо байглаасаа одоо бүхэл заягдсан одоо тэр процесс солилцоо явуулж чинь гэж хэлж байна шүү дээ. За ингээд үзэгчтэй яг одоо амар эмнэлэг дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд амар эмнэлгийн эмч Мөнхбаатартай та бүхнийг уулзуулах гэж байна. Танд өнөөдөр эмнэлэг хүргэе. Таамжсан өнөөдөр. За ингээд анх нохоо тижигч байгаа залуучууд маань одоо хүүхдүүд маань маш их байдаг. Тэгээд ер нь анх нохоо тижиж байгаа залуучуудаа хүүхдүүдэд зориулаад зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? За хамгийн дөрөнд нохоог ер нь сонгож авахдаа залуучууд тэрөө сонгож авах ч бол гэр бүлийн гишүүд бүгд хүлээн зөвшөөрсний үрдэнд авах хэрэгтэй нохоогоо. Тэгээд нохоогоо сонгож авахдаа бас хэрвээ нэг хүн ганцаараа байдаг уу, олуулаа амьдардаг уу, ямар үйлдвэр том эмэгтэй хүн бол одоо их том үйлдвэр нохоо, ир нохоо авах уу, им авах уу гэдэг бүгдийг аягүй сан бодож үзэж авах хэрэгтэй. Тэгээд одооны хүмүүс авахдаа их хвчлэн тэгэл их нялхт нь аваад байна. Болж игэл 2 сар хүрсэн нохоо аваад их зүгээр нь. Тэгэхгүй болохоор одоо сүүлийн үед маш жижиг нялх гүлгнүүд аваад өнгөс хүнээс гарсан ч юм уу ихэн сүндэд гарч амжаагүй нохоонуудыг авснаас одоо аваад тижээлтэй буруу тижээсээс болоод ходоод гэдсэн ямарх ч юм уу тийм үуч маш их гардаг. Тийм учраас нохоог эхлээд гэр бүлийн сайн судалсны үр дүнсэн дээр тэгээд яг ямар үйлдвэр нохоо сонгож авах хэрэгтэй вэ гэдгийг судалчаад дараа нь амьтны дүүрээс очиод авах хэрэгтэй. Тэгээд авахын тулд бас авчаад заавал үзүүлэх хэрэгтэй. Зүйлүүд ер нь төгөөмөл өвч юу вэ нохооны дунд? За сүүлийн үед манад хамгийн их төгөөмөл тохиолдож байгаа учраас бол хордлого хоол унднаас болж нохоо маш их хорлонд орж байна. Мөн дээрээс нь арьсны өвчнүүд маш их байна. Мөн халдвартай өвчнөөс бас их ирж байна. За тэгээд гэрээр бас маш их хэмжлэгээ хийдэг гэдэг юм тарай хэрэгэлдэг. За тэгээд ер нь зүг гэдэг юм болов айлс үлдээ өвчин туссан тохиолдолд заавал эмнэлэгт хандах хэрэгтэй байдаг уу? За зарим хүмүүс өөрсдийн дур мэдээд ямар нэг байдлаар гэртээ эмчилгээ хийсэн байдаг. Энэ бол тийм зөв үзэгдэл биш. Хэрвээ тэгж өөрсдөө чаддаг тийм хүн байгаа бол уул нь эхлээд эмнэлэгт ирээд үзүүлээд бүх зөвлөгөөгөө аваад ямар юм тариа тохирох уу, юу хийвэл зүгээр үү, хаанаас авал зүгээр, ямар юм тариа хэвлэл, ямар доозоор хэвлэл зүгээр гэдэг өөрөө маш сайн асууж судалсны үр дүн дээр хийвэл зүгээр байдаг. Уул нь ер нь бол эмнэлэг дээр хийх нь илүү найдвартай. Гүлгэн нохоонд ер нь хэд хэдэн сартаад нь вакцин хийдэг. Вакцин ер нь заавал хийх шаардлагатай байдаг уу? За Монголын нөхцөлд бол вакцин хийх заавал шаардлагатай. Яагаад заавал шаардлагатай вэ гэхээр Монгол золбин нохоо маш их байдаг. Тэрийг одоо халдварт өвчин хараа хяналтгүй байдаг. Тийм учраас вакциныг бол заавал хийх хэрэгтэй. Тэгээ вакцин хийхэд хэдэн сартаас хийх вэ гэдэг нь яг аль оронд үйлдвэрлэсэн вакцинаас шалтгаалаад нохооноос үйлдвэрээс шалтгаалаад янз бүр. Ихэвчлэн одоо Америк улсад үйлдвэрлэсэн вакциныг манайд хийж байгаа. Тэгээд яагаад эхээс гараад 45 хонцсон дундаж үйлдвэр юм бол том үйлдвэр гүлгэнүүдэд бол эхээс гараад 45 хонцсон бол хийж болно. Тэгээ яг хугацааныг 21-с 30 хоногийн татамжтай 3 удаа хийх хэрэгтэй. Тэрнээс хойш жилд 1 удаа. Хэрвээ бүр том болцсон байх юм бол за 5-аас дээс сартаа бол яг 2 удаа хийж болно. Гэхдээ ихэвчлэн 3 удаа хийвэл зүгээр байдаг. Тэрнээс хойш жилд 1 удаа. Нохоонд ер нь вакцин хийсний дараа гардаг юмас биед нь их өөрчлөлт гардаг. Тэгээ биеийн сүлдэх ч юм уу маш олон янзын өөрчлөлт өгдөг. Энэ тохиолдолд ер нь яавал дүр вэ? За өөрчлөлт гарч байгаа шалтгаан нь юу вэ гэдгийг олох хэрэгтэй. Яагаад тэгэхээр сүүлийн үед ирж байгаа вакцинууд хоруу чанар маш багтаа болсон учраас ийм тохиолдол гарах нь ховор болсон. Яагаад хариу урвал үзүүлээд биеийн сулдж ийна гэхээр гүлэг ямар нэгэн байдлаар нууц өвчний шин тэмдэгтэй байсан бол үүдэх магадлал маш өндөртэй болсон. Тийм учраас вакцины хийх юм бол маш сайн үүсэх тамрагдаад нохоог цаа эрүүл байх үед нь хийх юм бол ямар ч тийм илүү дотоогой ажил гарах нь харцангуй бага болсон шүү дээ. Гэрийн нөхцөлөөр нохоог тижээхэд бас аркид гэдэг өвч маш их түгээмэл байдаг. Тийм ээ. Энээс ер нь яаж урдсан сэргийлэх вэ? За архит сүлдэ гэдэг өвчин маань ямар юмнаас болж шалтгаалж үүсэж байна гэхээр архит гэдэг өвчин нэгт хөдөлгөөн, хоёрт агаар салхи, гуравт хоол тэжээсээс болж энэ гурван том хүчин зүйлийн үр дүнд нохоо архит болдог. Тэгээ монголчууд нөгөө одоо яаж хүмүүс яаж нохоогоо авчаад гэрээс гаргахгүй гэртээрээс байр минь хол байранда ингээ хорчдөг. Эсвэл уйждаг, богино хувьягаар ч юм уу. Тэгээ дээрээс нь агаар салхинд ерөөсөө гаргахгүй. Энэ байдал ерөөсөө архит болох маш том шалтгаан болдог. Ихэвчлэн архит бол хавар намар өвлөө өвлөлт их гарч байгаа. Тийм учраас
хүмүүс яах ёстой вэ? Гүлгийг тогтмол байнга салхилуулж, агаар салхинд гаргаж, хөдөлгөөн сайтай болгож, хэрвээ ямар нэг байдлаар хоол ундаа хангалттай нөхөж чадахгүй бол нэмэлт тэжээлүүд болох витаминуудыг, эрсцүүдийг сайн өгч явах хэрэгтэй. Витамин гэснээс бас манай нохоо тэжээдэг залуучууд маань ер нь нохоондоо бас янз бүрийн витамин өгдөг гэдэг. Ер нь витамин өгөх хам зүг байд юм болов өгсөн тохиолдолд ер нь ямар төрлийн витамин өгвөл ер нь дээр байдаг вэ? За витамин ер нь уулнууд өгөх нь зөв. Хоол тэжээл Монголд нөгөө зориултын хоол идэх нохоо ховор тэгээд ихэвчлэн гэрээ хоолоор тэжээдэг. Тэр хоолнууд нэмэлт нөгөө эрс тэжээлүүд маш бага байдаг учраас ер нь өгж явах нь зөв. Тэгээд гэхдээ витаминыг яг нохоо ондоод тохируулаад жимд нь юм уу, насанд нь юм уу тохируулаад өгөх ёстой. Тэгээд сүүлийн үеийн нохоо витаминууд бол ерөнхийдөө маш олон найрлагатай болсон. Витамины төрлөө ихэд одоо 10-аас дээш төрлийн витаминтэй ихэнх микроэлементүүд, кальц, фосфор бүгдийг агуулсан витаминууд их байдаг учраас гол нь эдрийнхэн жингийн тохируулаад зөв өгч чадах нь витамин өгөхөд буруудахгүй зөв өгөх хэрэгтэй. Гүлгэн нохоог ер нь арчлахад ер нь хэдэн сар хүртэл ер нь арчилгаа шаарддаг вэ? Хэдэн сараас хойш ер нь одоо гараас гарна гэж ярьдэн шүү дээ, тийм. За нохоог ер нь бол ямар ч нохоог хоол ундан дээр л маш сайн анхаарч хэрэгтэй. Тэгээд гүлгэн нохоо ер нь 8 сар хүрчээр харцангуй бие дагаа явчихдаг. Тэгээд 8 сар хүрсэн нохоо айжиндаа нөгөө хоол тэжээлээ зөв зохицуулах, шээс басаа зохицуулах, гарч хийж одоо гэртээ шийд бийцэх байх эдгээр бүх юм бол багаас сайн заагаа явуулсан бол 8 сар хүрэхэд бол бүгд ерөөсөө гараас гарчдаг. За энэ нохооны хувьд одоо ямар өвчин туссан бэ? Яасан бэ? Одоо ямар эмчилгээ хийж байна? За энэ нохоо маань өөрөө нөгөө гэрт орон сууцнд байдаг. Тэгээд нөгөө эрт нөгөө халаалт ирснээс холбоотой өөрөө маш их халуудснаас болоод биеийн дээр нь одоо ямар нэг эдээтэй жоох улаан цэврүүнүүд үүснээс болоод нөгөө биеэр нь жоохон тууралт үүсээд тэгээд тэр тууралтыг нэмжлэх зорилгоор л тариа юм хийж байна да. Ямар тариа? Энэ яг нохоо өөрийнх нь одоо яг арьсных нь өрөвслийн эсрэг тариа. Тэгээд энэ шархалж мархалцсан байгаа дээр шарахын хундаах зорилготой хоёр тариа тавьж байгаа. Ер нь яг энэ хүү яг ийм байдалд орсон тохиолдолд юм ер нь гэрээр эмчлэх арга байдаг уу? Гэрээр эмчлэх яг энгийн арга байна л та. Гэхдээ хэрвээ ямар нэг байдлаар үсэрхийлт ихтэй байгаа бол ер нь бол эмнэлгээр хандсан дээр. Гэрээр бол яг энгийн ариутгуулын бодисуудаар ариутгаад им тос түрхээд ич бас болно л та. За ингээд нэвтрүүлэг та бүхэндээ таалагдсан болов уу гэж найдаж байна. Нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар та бүхэндээ хүрсэн байгаа. Ингээд нэвтрүүлгээ та бүхэн 7 хоног бүрийн энэ цаг мөчид хүлээн авч үзээрэй. Бидэнтэй холбоо барихыг хүсвэл доор хаягаар холбогдно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.